Яруу найрагч зураач Дөгрийн Эрдэнэтийн нарсан он өчил нэртэй шүлгийг уншия. За энэ сүүлийн үед Монгол орн улс төр болон эдийн засгийн доройтолд орж байгаа энэ нөхцөл бол ойд төмөр бол нэлээд аюултай байдалд хүргэж, ер нь бол зах зээл эдийн засгийн доройтолд орж байгаа улс орн бол гал төмрийн аюулыг ялангуяа байгаль цаг уурын хуурай шилтэй нөхцөлд ойн төмөр асах юм бол хэцүүхэн байдалд ордог. Ялангуяа газар тариалангийн хувьд бол. За ингээд нарсан он өчил 2025 оны 5 сарын 1 нарсан он өчил. Нарсан ойгон шатаасан найр хормын аригчид наадмаа буснуул суудаг намалдгаа наалцдаг согтуучууд, ойгон шатаасан урвагчид, оюун ухаан молгууд өрөвөгчид, ой гутамштай тэнгүүд, орой болгон ой дотор тэнүүлчид, зориуд ойгон шатаадаг, засгийн газрын дээрэмчид, зовлон дунгаж дуусгадаг, цусарт билдууч аригчид, мөнгө төгрөг хэвлээд, хуурамч мөнгөний эзэд, өрөн боллох санаатай байшингаа шатаасан Монгол ардын хувьсгалд нам, хятад хужаа нийлсэн хуурамч төргөний эзэд, хуйлтай Монголыг ганхуулсан хуурамч нүртэй цагдаагийн хулгайч нар, амдгаа тангаргаасаа нэтсэн аймар алуурчин 089-чүүд Атман Монгол үүсгэх гээд алуулт уссан сүнснүүд, модон шатаасан гишүүд модон хувгарж үндэсчгүй байдаг. Модон шатаасан гишүүд модон хувгаарсан үндсэнгүүд, модон шатаасан гишүүд модон хувгаарсан үндсүүд.